Аз жаргал гэж юу вэ? Сэтгэл судлалын талаас нь өнөөдөр бүгдээрээ аз жаргалын тухай ярилцгаая. Та өөрийгөө хизээ нэгэн цагт аз жаргалтай болно гэж бодож байгаагүй гэж үү? Яг одоодоо нэг л сэтгэл хангалуун биш. Би хэрвээ ингэх юм бол, тэгэх юм бол гэд бид нар заримдаа аз жаргалтай болохын тулд баахан нөхцөл өөртөө тавьчихсан байдаг шүү дээ. Хэрвээ би хүссэн ажилдаа орох юм бол аль эсвэл зөв хүнээ олчих бол амьдрал сайхан болно доо. Эсвэл хүүхдүүд сургууль цэцэрлэгт ороод амьдрал тайвширвал гих мэтээр бид бодцоодог. Гэтэл бодит амьдрал дээр энэ яриад байгаа шиг төгс нөхцөл, төгс жаргалтай цаг нь хизээж ирдэггүй. Дахиад л дараагийн өөр шин асуудлууд араасаа гарч ирдэггүй гэж үү? Гэхдээ сэтгэл судлалын шинжлэх ухаанд аз жаргалын тухай яг юу гэж хэлдэг юм болоо? Аз жаргал бол амьдралын нөхцөл биш. Харин сэтгэлийн төлөв бөгөөд аз жаргал бол ирээдүйд оршдоггүй. Харин одоо буюу яг одоод мэдрэх чадвар юм. Аз жаргалыг мэдэрч сурна гэдэг бол яг л сэтгэл хөдлөлийн EQ чадвар шиг эсвэл шинээр хэл сурдаг шиг хүний хөгжүүлж бий болгодог тархины чадвар юм. Үүнийг сонсонгоо та яг одооноос хөгжүүлж эхлэх боломжтой. Аз жаргалын томьёо. Сэтгэл судлаач Соня жаргалын үнд суурийг дараах байдлаар тайлбарласан байдаг. Аз жаргалыг хуваар харуулах юм бол 50% нь төрөлхийн генетикийн нөхцөлтэй сэтгэлийн тогтсон төвшин байдаг гэж үзжээ. Харин 10% нь амьдралын нөхцөл байдал буюу ажил, орлого, орчин байдлаас шалтгаалдаг гин. Харин 40% нь хүний санаатай үйлдэл буюу өөрийнх нь дадал зуршлууд аз жаргалыг бий болгодог гэж судалгаагаар тогтоожээ. Энэ 40% бол яг таны гарт байгаа зүйл юм. Яг адилхан үйл явдал хүмүүст тохиолдсон ч та юу бодож, яаж амьдарч, яаж хариу үйлдэл үзүүлж байгаагаар өөрийн аз жаргалыг бүтээдэг. Бидний тархи сөрөг зүйлд амархан автагдаж, эергийг амархан мартдаг онцлогтой. Үүнийг сөрөг хандлагын хуулиар тайлбарладаг. Гэхдээ гайхалтай нэг зүйл бий. Энэ нь нейропластик байдал буюу хүн тархиа өөрчлөх боломжтой байдаг. Хийл арга буюу Рик Хэнсний үзэж байгаагаар энэхүү хийл гэсэн 4 үсгийн дарааллаар хүн өөртөө аз жаргалын мэдрэмжээ сайжруулж болдог юм байна. Эхний H үсэг нь эерэг мэдрэмжийг анзаарах гэсэн утгатай. E гэдэг нь тэрхүү мэдрэмжийг өөрийнхөө дотор гүнзгий мэдрэх гэсэн утгатай. Харин A гэдэг нь аз жаргалын мэдрэмжээ өөртөө шингээх гэсэн утгатай. L гэдэг нь өөрийнхөө хувийн утга учиртай зүйлтэй холбох гэсэн үг. За яг одоо танд аз жаргалын дасгалын тухай хуваалцгаая. Яг одоо өнөөдрөөс хэрэгжүүлж болох хэлбэрхаан дасгалыг та туршаад үзээрэй. Өнөө орой унтахаасаа өмнө 3 талархах зүйлээ бичээрэй. Аль эсвэл хүнтэй ярилцсан ч болно шүү дээ. Энэ нь заавал гүнзгий байх албагүй. Надад талархах зүйл байхгүй юм чинь дээ гэж бодох хэрэггүй. Энэхүү зүйл нь жижигхэн зүйл байсан ч болно.
Жишээлбэл өглөө дуртай дуугаа сонсонгоо, усанд орсон дулаахан шүршүүр, найзын өнөөдөр над руу харсан дулаахан тэр инээмсэглэл, аль эсвэл бүр өдөр уусан халуун кофеч байж болно. Хамгийн гол нь та үүнийгээ зуршил болтол нь тархинда шин зам үүстэл нь 7 хоногийн турш хийж үзээрэй, давтан хийж үзээрэй. Ингэснээр таны далд ухамсар амьдралаас өөрөө ирэхгүй л сайн сайхан зүйлийг хайж эхлэх болно. Энэхүү бичлэг хэрв танд хэрэгтэй мэдээлэл хүргэсэн бол лайк дараарай. Мөн сувагт маань бүртгүүлж найзтай хуваалцаарай. Дараагийн дугаарт би жинхэнэ сайн сайхны перма загварын тухай ярилцах болно. Жаргал бол нөхцөл биш, харин аз жаргал бол хүний сэтгэлийн төлөв бөгөөд үүнийг хүн өөрөө бүтээдэг. Та яг одоо эхэлж чадна.